Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь та нарт видео хичээл заахад бэлэн боллоо. За өнөөдөр бидний үзэх ёстой хичээлийн сэдэв маань хоол хүнсний үндсэн шимт бодис хэрэгцээ. За хүүхдүүдээ энэ хичээлийг эхлэхээс өмнө та нар өдөр бүр тийм ээ ямар хоол хүнсүүдийг хвчлэн хэрэглэдэг тухай нэг бодоорой. Бидний өдөр бүр иддэг хоол хүнсний найрлаганд үндсэн шимт бодисууд байдаг. За эдгээр шимт бодисуудыг бид нэр 3 ангилна. Нүүрс ус, уурга, өөхт ус. Бидний иддэг хоол хүнсэнд юу байдаг юм бол? За энэ тухай ярилцъя. За бүх төрлийн жимсг нь нүүрс усаар баялаг байдаг. Бүх төрлийн гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа зэрэг, үр тариа нь нүүрс усаар баялаг байдаг. Сүү цагаан эдийн уургаар баялаг байдаг. Бүх төрлийн хүнсний ногоо нь нүүрс ус борно уургаар баялаг байдаг. Мах, өндөг, дүүпүү, өөхт ус уургаар баялаг байдаг. За өөхт ус маань ургамлын гаралтай ба амьтны гаралтай байдаг. За хүүхдүүд бодисуудын тухай үзье. За нэгдүгээрт нүүрс ус. Нүүрс ус. За нүүрс ус бидний биед ирж хүч өгдөг гол шимт бодис. Бид өдөр бүр заавал хэрэглэх хэрэгтэй. За мөн хэрэгжилж л байгаа тийм ээ. За бид нэр өглөө болгон босоод таалах боо борцог иддэг. Боо борцог маань өөрөө нүүрс усаар баялаг байдаг. Гэхдээ нүүрс усыг бид нэр бас тохируулж хэрэглэх ёстой. Яагаад гэвэл нүүрс ус маань хүний биед ашигтай болон ашиггүй гэсэн хоёр янз байдаг юм байна. За тэгвэл ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг бид нүүрс ус гэж нэрлэдэг вүлээ? Гурил, гурилан, жимсгэн, хүнсний ногоо, чихэр, шоколад зэрэг одоо иддэг бүх хоол хүнсүүд маань нүүрсний бүлэгт хамаардаг юм байна. За бидний ашигтай нүүрс ус гэвэл бүх төрлийн жимс, бор, будаа, бүх төрлийн хүнсний ногоо, шош, бандуй. Хүний биед ашиггүй нүүрс ус гэвэл шихэр, жигмнэмэг, амттан, цагаан гурил, цагаан будаа зэрэг нь хүний биед ашиггүй нүүрс ус юм байна. Тархлуулах ч юм уу, маш удаан шингээх ч юм уу тийм ээ. За тэгвэл бид нэр альва хоол хүнсийг тохируулна, зохистой хооллох хэрэгтэй юм байна. За нүүрс усыг бага хэрэглэвэл амархан ядарна, өтгөн хатна. За хэрвээ их хэрэглэх юм бол тархлах аюултай. Өөхт ус бидний биед хэрэгтэй юу хүүхдүүдээ? За мэдээж зохистой хэмжээгээр хэрэгтэй. За хэрвээ бид нэр өөхт усыг бага хэрэглэвэл бээрэг болно, мартамхай болно. За өөхт усыг их хэрэглэвэл цуснд байгаа өөхт ус ихсэж өвчин үүсгэнэ. За цуснд өөхт ус ихснээс болоод судасны хананд өөхт усны бөөгнөрл үүсээд бидний тархинд цус харвах, тархины судас хагарах, зүрхний судас хагарах гэх мэтлэнгээр өвчин үүсгэдэг. За мөн биднийг тархлуулна тийм ээ. За хүний биед ашигтай өөхт ус, ашиггүй өөхт ус гэж бас байгаа. Хүний биед ашигтай өөхт ус маань ургамлын болон амьтны гаралтай, байгалийн гаралтай өөхт ус бол хүний биед сайн юм байна. За үүнд бол ургамлын гаралтай эсийн доос тийм ээ. Амьтны гаралтай загсны доос гих мэтлэнгээр. За хүний биед ашиггүй өөхт ус гэдэг нь сүүлийн үед дөрвөн хоол хийхэд ашигладаг транс доос буюу үйлдвэрийн аргаар гаргаж авсан өөхт ус хүний биед ашигтай сөөргөөр нөлөөлдөг. Хүний биед ямар нэгэн байдлаар өвчин үүсгэх юм бэ хүүхдүүдээ. За тийм учраас бид нэр сайн муу өөхт усыг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж, сонгож хэрэглэх хэрэгтэй. За уурга дутхад яах вэ хүүхдүүдээ? За бид нэр эхээсээ төрөхөд жижигэн яриа хүүхэд байсан тийм ээ. Өдөө та нар өсөж том болж байна тийм ээ. За энэ ерөөсөө бид нэр уургаар баялаг хоол хүнс иддэг учраас ингэж бидний бие өсөж томорж байгаа юм байна хүүхдүүдээ. Уурга нь бидний өсөлт хөгжил, хүч тамир, үс, хумс, өвчнөөс сэргийлэх гээд маш олон зүйл чухал үүрэгтэй юм байна хүүхдүүд. Хүүхдүүдээ та нар уургаар баялаг хоол хүнс идвэл ирээдүйн хүчтэй, эрүүл хэрэг хүн болно. За хэрвээ уургаар баялаг хоол хүнс идгийн оронд чихэр, чипс, зармаг, шоколад идвэл тэмч хүчтэй биш суул дорой хүн болно. Тиймээс уургаар баялаг хоол хүнсүүдийг идэж байгаарай хүүхдүүдээ. Уурга маань мах, өндөг, сүү, цагаан идээ бүх төрлийн махан бүтээгдэхүүнд бол уурга байдаг юм байна хүүхдүүдээ. Мөн зарим төрлийн хүнсний ногооноос бид нэр уургийг авах боломжтой. За тэгвэл бид нэр өдөр тутам иддэг хоол хүнсүүдийг ерөнхийдөө ийм 6 бүлэг болгон ангилсан тухай бид нэр 4 дугаар ангид үзсэн тийм ээ. Нэгдүгээр жимсгний бүлэг, хүнсний ногооны бүлэг, үр тарианы бүлэг, махан бүтээгдэхүүний бүлэг.
сүү цагаан эдэний бүлэг, өөх тосны бүлэг. За эдгээр хоол хүнсүүдийг бид нэр зөв сонгож тохируулна. Зохистой хооллох нь хамгийн чухал. За хүүхдүүдээ, за энэ зургийг маш сайн ажиглаарай. Сайн уу? Миний жинхэнэ би юу иддэг вэ? За энэ дугаартай хүнсний ногоонуудаас сонгож, за хүүхдийн биеийн дээрх дугуйн дотор бичнэ. За хэдүүдээ хамтарч хийсгээ та нар бодож байгаарай. Сайн уу? Би илүүдэлж интэй. Би юу иддэг вэ хүүхдүүдээ? За энэ аль хүнснүүдийг идэх юм бол, за энд байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг тэгвэл бид нэр эрүүл бол хоол хүнсээр ангилах хэрэгтэй юм байна, тийм ээ хүүхдүүдээ. За тэгвэл миний биеийн чинь хэвийн гэсэн хүүхд ямар хоол хүнс идэх юм бол? За 4 алим, 6 дүмс, 8 киви, 9 аруул, 17 гайдал, 15 сүү, 16 тарг иддэг юм байна. За би илүүдэлчинтэй гэдэг хүүхд юу иддэг юм бол хүүхдүүд? Чихэр, чоколад, таалга, хийж үлсэн ундаа, чипс, пицца, бялуу, зармаг, хачиртай таалах гэх мэт нь эрүүл бус хоол хүнс юм байна хүүхдүүдээ. За одоо хэдүүлээ зохистой хоолтын зарчим түргэн хоолны сөрөг нөлөөний тухай үзье хүүхдүүдээ. За хүүхдүүд та нар хамгийн сүүлд хэзээ шихэрлэг хундаа уусан бэ? Шарсан хоол хүнс идэлгүй хэр утсан бэ? Эдгээр асуултанд би огт хэрэгэлдэггүй гэж хариулж чадах хүүхд хэр олон байгаа бол? За магадгүй байхгүй байж ч магадгүй тийм ээ, байж ч магадгүй. За сүүлийн үеийн жилүүдэд одоо буруу хоолтоос болоод маш олон өвчнүүд бол манай нийгэмд бол нэмэгдэж байна. 2017 оны хүн амын хоол тэжээлийн судалгаагаар сургуулийн насны буюу 6-аас 11 насны сурагчдын 22.2% нь илүүдэлжинтэй, 6.4% нь тарган байсан байна. Үүнээс 6-аас 7 насны хүүхдүүд илүү их таргалтай буюу 25.6-аас 26.1%-ийг эзэлж байгаа гэсэн үр дүн гарсан байна. За хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар 53% нь эрүүл бус хооллолд, 47% нь эрүүл хоолттой гэсэн судалгаа гарсан байна. За үүнээс үзэхэд манай нийгэмд тийм ээ хүмүүсүүдийн дунд эрүүл бус хоолт маань давмгайлж байна шүү дээ хүүхдүүдээ тийм ээ. За тэгвэл зохистой хоолт гэж юу вэ хүүхдүүдээ? Зохистой хоолт гэдэг маань бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай шимт бодис агуулсан хоол хүнсийг өөрийнхөө нас, хүйс, байгаль, цагуур, эрхэлж буй ажил, эрүүл мэндийн байдалтай тохируулан хэрэглэхийг зохистой хоолт гинэ. Нэг ёсондоо нүүрсэс, өөгдөөс, уурга одоо хүнсний бусад бүлгүүдийн хоол хүнсүүдийг тохируулан зохицуулж хэрэглэхийг тийм ээ зохистой хоолт гэж. За хүүхдүүдээ эрүүл бие хэвийн болёо гэвэл өглөөний сайгаа тогтмол уух, биеийн жингээ хянах, уус шингэн зүйл тогтмол уух, сүү цагаан идэг өдөр бүр хэрэглэх, жимс хүнсний ногоог өдөр бүр хэрэглэх, чихэр хийж үлдсэн ундаа түргэн хоолноос татгалзах, дасгал хөдөлгөөн хийх, хүнсний бүтээгдэхүүний шошго ашиглаж сурах, сайн унтаж амрах хэрэгтэй юм байна хүүхд. За одоо хэдүүлээ чихрийн хоор ууршихыг мэдэж аваарай. За хэрвээ бид нэр чихэрлэг хоол хүнс ихээр хэрэглэх юм бол тарган болно, шүүдүүд нь хичээлээ ойлгохгүй болно шүү. Дараах хүнсний бүтээгдэхүүнд ямар хэмжээний чихэр агуулдгийг хэдэн ширхэг йотон байгаагаар нь тоолж бичээрэй хүүхдүүдээ. За одоо энэ гадил жимсний өсөсний йогурт байна нэгдэг үст тийм ээ. За энэ бас бид нэр идэж уухад бол маш чихэрлэг гоё амттай байдаг тийм ээ. Гэхдээ үүний найрлаганд хэдэн йотон байгаа юм байна хүүхдүүдээ тоолоорой. За 5 йотон байгаа юм байна тийм. За дараа нь Coca-Cola. Бид нар бас нэг уух дуртай тийм ээ. За энэний найрлаганд бас хэдэн ширхэг йотон байгаа юм бол 7 ширхэг йотон байгаа юм байна. За дараа нь зармаг. За зармагны найрлаганд 5 ширхэг йотон байдаг юм байна. За дараа нь Chocofi. Бид нар бас идэх дуртай тийм ээ. За хаяа би ч бас идэх дуртай. Гэхдээ энэ бол бидний сөрөг нөлөөтэй юм байна шүү дээ хүүхдүүдээ. За 5 ширхэг йотон байгаа юм байна. За дараа нь чоколад. За чоколадын найрлаганд 4 ширхэг йотон байдаг юм байна. За дараа нь бас чоколад байна. 3 ширхэг йотон байдаг юм байна. За тийм учраас бидний иддэг хоол хүнсүүдийн найрлаганд
маш их хэмжээгээр чихэр агуулдаг юм байна шүү дээ хүүхдүүдээ, тийм ээ. За одоо нэг дасгал хийцгээе хүүхдүүдээ. За энэ дараах үгсийг цэгийн оронд нөхөж бичээрэй хүүхдүүдээ. Түргэн хоол, тархи, бүхэл үрийн зөв, өндөр. За уншиж үзээд цэгийн оронд бичээрэй хүүхдүүдээ. Өглөөний сайгаа уухгүй бол тархи ажиллахад хэцүү шүү хүүхдүүдээ. За хоёрдугаар бүхэл үрийн талх идээрэй. Эрүүл мэндэд сайн шүү хүүхдүүдээ. Гуравдугаар хүнсний ногоо идвэл өндөр болноо. Өдөрт нэг аяга цөв ууж байгаарай. Хүний биенд сайн шүү хүүхдүүдээ. За түргэн хоол байнга идвэл тархан болно шүү. Үүнээс аль болох татгалзаарай хүүхдүүдээ. За хүүхдүүдээ, бид нэр хоол хүнсээ яаж хадгалах ёстой, тийм ээ, зөв хадгалах ёстой аргуудын тухай одоо хэдүүлээ судлаа. За бүх айл болгон хүрэгчтэй байгаа, тийм ээ. Хүрэгчний хаана ямар хүнсний бүтээгдэхүүн хадгалах тухай одоо хэдүүлээ үздэгэ. За хүрэгчний 1 гэдэг дугаартай хэсэгт, тийм ээ, задлсан бүтээгдэхүүн, хям, бясалгал зэрэг шууд хэрэглэх хоол хүнс, уух зүйлүүдийг 1 гэдэг дугаартай хэсэгт хэрэглэх нь чухал юм байна хүүхдүүдээ. За 1 гэдэг хэсэгт. За энэ 2 гэдэг хэсэгт, тийм ээ, хаалганд, тийм ээ, хоол амтлагч, ундаа, жимс, ус зэргийг тавих нь чухал. За та нар бас тийж тавьдаг бах, тийм ээ. За 3 гэдэг хэсэгт, тийм ээ, өндөг, сүү бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хамгийн чухал хийх нь. За 4 гэдэг хэсэгт бол мэдээж энэ хамгийн нөгөө хөлдөөдөх газар учраас хөлдөөсөн ногоо, жимс, хөлдөөсөн байнш, бууд, зарим гэдэг хэсгүүдийг тавих нь тохиромжтой юм байна. За 5 гэдэг хэсэгт бол жимс, ногоо тавих нь маш чухал юм байна. За нэгээс нэг хүрэгчэнд бид нар, тийм ээ, хоол хүнсүүдийг ангилж, ялгаж хийх хэрэгтэй юм байна, тийм ээ хүүхдүүдээ. Хүүхдүүдээ хоол хүнсээ хадгалахад юуг анхаарах талаар одоо хэдүүлээ мэдэж авцгаая. За бид нэр хүрэгчэнд хоол хүнс хадгалахдаа төрлөөр нь ангилж уутанд хийж хадгалах ёстой. Түүхий болон болсон хүнсийг хамт хадгалж болохгүй. Савтаа сүү, тараг, жүүс, ундааг заавал тагланаа. Үндгийг савнд хийж хадгалаарай хүүхдүүдээ. Хям зайцыг задлсан тохиолдолд, тийм ээ, туулган цаасанд боож хадгалаарай хүүхдүүдээ. Талх, гурилын бүтээгдэхүүнийг зөриүүлтийн савнд хийж хадгалах нь аюулгүй хүүхдүүд. За хүүхдүүдээ, одоо бид нэр хоол хүнс хадгалах хэмийн тухай авч үзье. За хэрвээ бид нэр тухайн хоол хүнсүүдийг, тийм ээ, халуун байлгая гэвэл 60-аас дээш хэмд хадгалах ёстой юм байна хүүхдүүдээ. 60-аас дээш хэм. За энд халуун савнд ч юм уу, тийм ээ, хадгалах ёстой. За 60-аас, тийм ээ, 40 хэм хоорондох хэмийг бид нэр аюултай бүс гэж үздэг юм байна. За яагаад гэвэл энэ хэмд бол ням буюу бактери маань маш хурдан үржих чадвартай юм байна. За тийм учраас аль болох бид нар энэ хэмд, тийм ээ, хоол хүнс хадгалахгүй байх нь хамгийн чухал юм байна хүүхдүүдээ. За хэрвээ бид нар, тийм ээ, хоол хүнсийг хадгалъя гэвэл 4-өөс доош хасах хэмд хадгалах ёстой юм байна. За хөргсөн хоол хүнсүүдийг бид нэр 4 хэмд хадгалж болох юм байна. За гэрийнхаа нэг сэрүүхэн газарт бас тавьж болно гэсэн үг шүү дээ, тийм ээ. За хөлдөх хоол хүнсийг бид нэр хасах 18-аас доош хэмд хадгалах ёстой хүүхдүүдээ. За хүүхдүүдээ, бидний хоол хүнс дотор хөргөчөнд хадгалж болохгүй хоол хүнсүүд бас байдаг. За үүнд бол лан, лёйл, тийм ээ. За энийг хөргөчөнд хадгалах юм бол амт нь өөрчлөгдөж амархан мууддаг. За дараа нь сонгоно. За сонгоныг хэрвээ хөргөчөнд хийх юм бол амархан зөөлөрч хөгцрөөд хөргөчнөөс эвгүй өнөр үнэтдэг. За тийм учраас сонгоныг хизээж хөргөчөнд хийж болохгүй хүүхдүүдээ. За кофе. За кофе хөргөчөнд хийчихвэл үнэр амтаа алдаж бусад хүнсний ногооны үнэр амтыг шингээдэг юм байна. За төмс. За төмсийг
хөрөгчөнд хижвэл хөлдөөж зөөлрдөг тиймээс цаасан уутанд хадгалах нь хамгийн аюулгүй юм байна. Зөөгийн бол хөрөгчөнд хадгалсан зөөгийн бол амархан өтгөрдөг. За царимас хөрөгчөнд дахиалж зөөлрдөг юм байна. Талхыг хөрөгчөнд хадгалахад амархан хатдаг. За гадил жимс нь хурдан харлаж мууддаг хөрөгчөнд хадгалбал тийм ээ. Лаазалцсан хүнс нь хөрөгчөнд дотроо муудах аюултай. За шилтэй хүнс онгойлгосон бол хөрөгчөнд хадгална. Онгойлгоогүй тохиолдолд цэрүүхэн газар хадгалнаа хүүхдүүдээ.